Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нийслэлийн гэмтэргээс өрчлөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийслэлийн онцгой байдлын газар шаардлагатай зарим техник, тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодорхойлбол гамшигын аюулыг иргэдэд зарлан мэдээлэх дууд цамхаг, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, үүсэн хор уршгийг арилгах зориулалт бүхий ус оруулах зөөврийн носоос тусгай зориулалтын авто чиргүүл бүхий хөдөлгөөнд явуулын байр зэрэг нийт 180 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат Баясгалан хүлээлгэн өгсөн юм а. Сүүлийн жилүүдийн энэ их усан давтж байгаа зүйлийг бид нэр гүйцэж мэрэгжлийн байгууллагуудаа хангаж чадахгүй. Жишээлбэл орон сууцны дэд аж ахуйн удирдах газар дээр гэхэд орон сууцны хонглын давхрууд усан давтж байна. За мөн иргэдийн маань амьдарч байгаа гэр хорооллын бүсэд усан давтж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд манай онцгой байдлын алба бол бас өөрийн гэсэн тоног төхөөрөмжөөр хангах зайлшгүй шаардлага гарч байгаа. Дээр нь удирдлагын байраас гадна өнөөдөр цар дахал мэрэгжлийн байгууллагууд нэрг дороо суугаад ажиллах энэ зүйлүүдээр хангаж үе шатгаар хангаж байгаа мэрэгжлийн амлалт, онцгой байдал, цагдаа, замын цагдаа гэдэг маш олон байгууллагууд нэг дор ажиллах юм уу яг дангаараа энэ осол гамшигын үед ажиллах энэ дулаан байр дээр нь орчин үеийн техник хэрэгслээ ашиглах боломжийг бүрдүүлсэн байраар хангах бас нэг чухал зүйл байна. Зарлан мэдээллийн дууд цамхагийн хувьд иргэдийг болцшгүй гамшиг ослын аюулаас амжиж анхааруулах зөвлөмж сэрэмжлүүлгийг нэвтрүүлэх зорилготой бөгөөд 1600 ваттын хүчин чадалтай. Уг цамхагийг зайнаас унтрааж асаах, цахилгаан тасах үед ажиллах мэдээллийн үүсгүүр нийслэл суурилсан 60 ширхэг цамхагтай шууд холбон ажиллах тохиргоотой. Харин ус оруулах насаас нь их хэмжээний усыг соруулах, гал унтраах автомашиныг усаар дүүргэх зориулттай.